Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хамтын шийдвэр гаргах, иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого, төсөв төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Иргэдийн оролцоотой хяналтын арга замыг хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, нийтийн сонсголын тухай хууль, захиргааны ерөнхий хууль, зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар баталгаажуулж өгсөн ч иргэдийн эдгээр хуулиудын талаарх мэдлэг хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй шалтгаан нь эдгээр хуулиудыг иргэд болон төлөөллийн байгууллагуудад танилцуулах, сурталчлах ажил хангалттай хийгддэггүй. Нөгөө талаас иргэд төлөөлөгчдийн эдгэх оролцоо суулан мэдлэг мэдээлэл бага байдаг учраас Жаргалан цумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сургалт хилцүүлэг нийтийн сонсголыг үе шатаагаар явуулж байна. Иймд дээрх хуулиудад заасан 13 төрлийн нийтийн сонсголоос иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэгт хамаарах 6 төслийн сонсгол хуульчлагдсан байдаг байна. Эдгээр сонсголоос Жаргалан цумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийг хянахад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн нээлттэй хилцүүлэг, нийтийн сонсголын тухай хуулийн ерөнхий хяналтын сонсголыг хийхээр төлөвлөн иргэдээ мэдлэг мэдээлэлтэй болгож байгаа юм байна. Энэ маань бол 3 үе шаттай явагдана. Нэгдүгээрт бид нар 300 гаруй иргэндээ иргэний оролцоо гэж юу юм бэ? Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлд иргэн яаж хэрэглэгчийнхаа хяналтыг тавихын хэрэглэгчийнхаа хяналт тавьсны дараагаар энийг бол бид нар 3 үе шатаар зохион болж нэгдүгээрт бид нар 300 гаруй иргэнээс сургаж байна. Хоёрт нь бид нар нээлттэй хилцүүлэг хийн. Гуравт нь бол бид нар нийтийн сонсгол хийн. Засаг даргынхаа үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрт тусгаж энэ ажлыг яагаад хийх болоод яагаад энэ ажил явагдаж байна гэвэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэдтэй тааламжтай тэднийг таатай амьдрах зөв бодлого шийдвэр гаргаж түүнтэй хяналт тавьж явах ёстой. Өнөөдөр бол 2016-17 онд батлагдсан бодлого төлөлтийн тухай хууль, нийтийн сонсголын тухай хууль, захиргааны ерөнхий хуулиудад бол иргэдэд аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа иргэдэд сонсох нь нээлттэй хилцүүлэг хийх ёстой гэсэн 13 сонсголоос иргэдийн хурлын байгууллага бол 6 сонсголыг бол заавал иргэнд хийх ёстой. Яагаад гэвэл тухайн нутагт нийтийг хамарсан дүрм журм гаргахдаа иргэн тэр дүрм журмыг гарах гэж байгаа дүрм журмын талаар мэдсэн байх ёстой. Нэгдсэн ойлголт авсан байх ёстой. Тэрний дараагаар тэр нь бол нэгдсэн үр дүнд хүрэх ёстой. Аливаа асуудлыг иргэнээрээ хилэлцүүлж иргэнийхээ санаа бодлыг тусгасан ажил бол амьд байх ёстой. Ямар нэгэн хүний нэг хүний нөлөөллөөр хийсэн ажил биш, нэг иргэдээс санал авсан бодлого шийдвэр зөв тусгаж явах ёстой ажлыг энэ 7 хоногийнхаа ажлын төлөвлөгөөнд тусгаад бид нар иргэдтэйгээ хийж хэрэгжүүлж байна. Цаашдаа бид нар хогны менежментийг сайжруулах, засаг даргын 2016-аас 20 онд хийж хэрэгжүүлэх ажлын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн чиглэлийн биелэлтийн талаар 350 гаруй иргэнтэйгээ бид нар нээлттэй сонсголыг хийж хэрэгжүүлж ажиллана гэж бодож энэ ажлыг төлөвлөж хийж байгаамаа. Манай иргэд бол идэвхтэй оролцож байна. Өнөөдөр бид нар 160 дахь иргэндээ энэ үйл ажиллагааг хүргэж байна. Маргааш бас 2 баг байгаа. Ингээд бид нар 240 дараагаар нь төлөөлөгчд засаг даргын тамгын газрын мэрэгчлэлтэн гээд энд бол нийтдээ 80 гаруй хүн ороод ингээд 300 гаруй хүнийг оролцуулсан үндсэн чиглэлийн үйл ажиллагаа батлах шатнаас өмнө бид нар заавал хилцэж аль дээр нь оновчтой хөрөнгөө босгохыг, аль дээр нь оновчтой зүйлээ төлөвлөхийн гэдэг асуудлыг иргэнээс асууж хилцэж байгаамаа. Иргэд төлөөлөгчид энэхүү сургалтад хамрагдсанаар 2018 оны Жаргалан цумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих арга зүй мэдлэг чадвартай болж иргэдийн оролцоо хяналтыг хэрэгжүүлэх төрийн байгууллагын нээлттэй ил тод байдал бий болох юм а. Ер нь иргэдийн оролцоотойгоор засаг даргын үйл ажиллагаанд оролцох, тэрнийхээ сайн засаглалын явуулж байгаа үйл ажиллагаа шийдвэр гаргаж байгаа төвшөнд хяналт тавих, энэ бүх бололцоо нөхцөлийг бий болгох гэж янз бүрийн сургалт зохион байгуулж иргэдийг татан оролцуулах, тэднийхээ дэмжлэг туслалцаатайгаар энэ засаг даргын шийдвэрийн биелэлтэнд үнэлэлт өгнөлт өгөх. Тэр шийдвэр аль шатндаа яаж хэрэгжиж байна гэдэг дээр хамтарч иргэдтэйгээ хамтарч ажиллах энэ бүх боломжийг нээж өгч байгаад бол сайн талтай гэж би ингэж бодож байна. Тэгээд өнөөдрийн сургалтанд бол бид суугаад энд сургалтын талаар энэ сургалтын бүх явц тэрний үйл ажиллагааны онцлог талууд энийг бол бас сонсож мэдж байгаа эндээ бол баяртай байна.
Энэ бол ер нь цаашд бол нэг өргөжүүлж нийт одоо иргэд бол зохих хэмжээний мэдээллээр хангаж явал энэ үйл ажиллагаа бол бас зохих шатанд хүртэл сайжирч чадах юм гэж ингэж үзэж байна. За жишээлбэл би бол Жаргалан багийн иргэн байгаа. За тэгээ Жаргалан баг дээр минь бас энэ төр засгаас бас энэ хүмүүсийн халаалтуулалттай холбоотой 120 сая төгрөгийн ийм хөрөнгө оруулалт хийгдээд одоо сан техникийн үйл ажиллагааг явуулж байна л да. Тэгэхээр энэ одоо засаг төрөөс энэ шийдэж байгаа эдгээр одоо хөрөнгө оруулалтуудад ер нь үнэн зөв явуулж гин үү те бодит иргэндээ одоо үр дүнтэй хүрж гин үгүй юу гэдэгт хамгийн гол одоо хариулт өгөх ийм одоо ачлал багталтаа сайхан сургалт болж байна гэж би бодож байна л да. За тэгээд яг хуу энэ үйл ажиллагаа маань яг өнгөрсөн онд ингээ явагдсан. Ирэх одоо 2019 оноос авахлаад иргэд ирнэ төр засгийн үйл ажиллагаа хэр үр дүнтэй явагдаж гинэ гэдэгт яг үнэн одоо бодит ёсоор хяналт тавьдаг ийм л одоо ачлал багталтаа сургалт байна гэж ойлгож байгаа. Тэгээ энэ үйл явцыг бас ер нь гаднаас нь ингээ ерөнхийдөө иргэн хүний хувьд бол ер нь хянчмаар харагдаад байдаг л да. Ямар материал аваад байдгийг те яаж үйл ажиллагаагаа явуулаад байдгийг за энэ үйл ажиллагаа маань хэр зэрэг үр дүнтэй болоод байгаа юм гих зэрэг олон одоо ийм эргэлзсэн асуудлуудад бас хариу өгөх ийм одоо чухал сургалт юм байна гэж бодож байна л да. За тэгээ өнөөдрийн сургалтын гол одоо нэр бол энэ засгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд одоо иргэн таны оролцоо хэр зэрэг байна вэ гэсэн өнөөдрийн сургалтын гол одоо үйл ажиллагаа нь бол ийм байна. Тэгээ энэ үйл ажиллагаа бол ер нь Жаргалан сумын застраг маань бас ямар одоо ажлууд хийгээд байгаа юм. Энэ ажлуудад ер нь үнэн бодиттой болж гин үгүй юу тийм ээ. Ер нь энэ одоо үйл ажиллагааг ер нь иргэн яаж хийж болох вэ гэдэгт бас нэг тодорхой шинжилгээ ухааны үндэстэй тэгээд одоо хууль эрх зүйн орчныг танилцуулсан. За тэгээ энд одоо иргэн хүний өөрийн одоо үүргийг тодорхойлсон ийм одоо сайхан сургалт болж байна гэж бодож байна. Харин нээлттэй хилцүүлэгт иргэд багийн иргэдийн нийтийн хурлын дараагаад тэргүүлэгч, төлөөлөгчид хог хаягдлын менежментийг сайжруулах сэдвээр нээлттэй хилцүүлэг өрнүүлэх бөгөөд оролцогч талуудад өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, хилцүүлэг өрнүүлэх, хилцүүлгээс гарсан үр дүнгээр журам боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулах юм байна. Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлийн биелэлтийн талаар иргэдээс ирсэн саналыг үндэслэн нэг асуудлыг сонгон авч ерөнхий сонсголоор засаг дарга түүний тамгын газар үйл ажиллагааны биелэлтэд тайлагнаж түүнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх хороо сонгогдсон иргэд иргэдийн нийтийн хурлын дарга тэргүүлэгч төлөөлөгчд оролцсноо.